За сайн байцгаана уу? Jujutsu Kaisen Chapter 271 Part 2. За энэ дээр болохоор нөгөө үлдсэн хоёр эпилогийг ярьж дуусгана. Тэгэхээр бичлэгт орцгоо. Эпилог 3 Kogasaki Nobara. За энэ эпилог нь болохоор эхлэхдээ Nobara маань угаасаа Nobara-гийн тухай гарна л та. Nobara нэг эмэгтэйтэй уулзаа сууж идэг байхгүй юу? Тэгээд энэ хоёрын ярианаас нь хэдүүлээ энэ эмэгтэй нь Nobara-гийн ээж гэдгийг ойлгож авна. Тэгээд бас хоорондоо харьцаж байгаа байдлыг харахад нэг нэгэндээ ер нь бол дуртай бол биш, дургу юм шиг байлаа. Тэгээд юм яриад сууж исэн чинь ээж нь хэлдэг байхгүй юу? Чи ингэ надаар уучлалт гуйлгуулах гээд байгаа юм уу? Би бол тэгж чадахгүй уучлалт гуйж. Яг тэгэхээр би ерөөсөө өөрчлөгдөөгүй. Би ингэ хийсэн юмдаа харамсахгүй байгаа. Би одоо болтол хөгшин ирчүүдтэй явуулдаад мөнгөний саагаад тэгээд олсон мөнгөөрөө өөрөөсөө залуу хүүхдүүдтэй юм хүүгүүдтэй явуулдаад байж их энэ нь надад гоё байна гэд хэлдэг байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө бол Nobara-гийн ээж нь хөв. Тэгээд томроод байжсэн чинь имэн гараад иртээ. Имэн гараад ирж энэ жоохон амар сонин. Одоо би ярьж чадахгүй юм зөв. Энэ угаасаа гурав дахь нь айгуу сонин. Би ч ойлгоогүй. Яг ямар ч утга учиртай. Тэгээд Nobara-гийн имэн гарч ирээд тэгснээ Nobara маань харангуудлаа за тоо хоёр ингээд алалцдаа гэд үлдээж байгаа юм шиг хараад кино үзэж байгаа юм шиг сууж байгаа байхгүй. Тэгээ ингээд дуусчихж байгаа. За энийг би ингээд Reddit дээрээс жоохон юм ингээд харж байгаа. Бас ингээд эн тентхийн сорсууд ухаад үзсэн чинь энэ нь болохоор Nobara-гийн яагаад нэг тийм юу гэмтэй өөртөө хит итгэлтэй иймэрхүү байдаг зан араншинтай холбож тайлбарлаад байгаа байхгүй юу? Nobara ч өөрөө би ингээд өстө үзэгсэнтэй та нараас намайг багтаа авсандаа баярлах хэрэгтэй гэд гожо можо тэгж яриад байдэн штэ. Южи мужи нэтэртэй ярихдаа дандаа нэг тиймэрхүү байдэн штэ. Тэр нь болохоор ингээд ээжгүй өссөн тэгснээ ээжгүй баснаасаа болоод ингэсэн хайр халамжаар дутцсан болохоор ингээд хүмүүсээр өөрийгөө хайрлуулах гад хүчлээд байдаг байдаг гэд нэг тиймэрхүү юмнууд байсан бохгүй юу? Би ерөөсөө тэрийг ингээд ухаж ойлгож чадаагүй. So stupid. They're not. What's 9 plus 10? 21. You stupid. Та нар ойлгосон бол ингээд коммент хэсэг дээр үлдээгээрэй заяа. Надаас илүү ингээд мэдэрсэн хүн байж болно шүү дээ. Яг тэгэхээр угаасаа тэгээд тийм үлдээгээрэй байж байгаараа би жоохон нурших гадаг. Тэгээд бас нэг юм хилчгэд Nobara ч үгүйсэн нэг тийм дүрийн хөгжүүлэлт дутуу хийгдсэн болохоор ингээд байгаа юм шиг санагдаад байгаа надаа. Ягаад дүрийн хөгжүүлэлт дутуу хийгдсэн бэ гэж хэлвэл аваарвшээ гэж бодоод байгаа вэ гэвэл Nobara ч нөгөө голдоо үхсэн шүү дээ махитодуулаад. Тэгснээ гинт нэг төгсгөлийн 10 chapter дээр 10 ч хүрэхгүй дээ. 5 chapter байна уу? Гарч ирж байгаа шүү дээ. Биш юу лээ. Хэд дээр гарч ирлээ. На мэдгүй төгсгөлийн хэдэн chapter дээр гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ ингээ бүтэн ингээ арк өнжөөд гарч ирж байгаа дүр. Тэгснээ тэр нь төгсгөлт нь гарч ирэл. Тэгээ ингээ Sukuna-г хамтарч чапилгаал дуусчихж байгаа. Тэгэхээр ингээд Nobara-г ерөөс ингээд надад бүтэн мэдрэх эсвэл Nobara-гийн талаар ингээд нухацтай авч үзэх тийм цаг мөч болоогүйгээр Nobara үхээд тэгснээ ингээ хамаг юм дуусны дараа гараад ирж байгаа болохоор Nobara-г ойлгох гэж жоохон хэцүү байгаа. Тэгээ ингэж л өөрийгөө өмөрөе доо. Тэгэхээс өөр өмөрөх юм алга. За ингээд дараагийнх руу оръё. За одоо энэ гарах эпилог болохоор яг ингээд миний гэсэн бүр ганц эпилог заяа. Ганц ч гэжтэй. Яг нь Южигийн биш эпилог нэгтэн дуртай байсан заяа. Озава байгаа шүү дээ. Южи Озава хоёрын тухай гарч байгаа. Тэрэнд дуртай байсан. Гэхдээ яг энэ сүүлийн эпилог бол үнэхээр байсан бохгүй юу? За тийм. За одоо ингээд нэмж юм нушаа яах вэ? Шууд орцгоё. Эпилог 4 Urame. За энэ эпилог маань болохоор Urame болон Sukuna-гийн яаж танилцсан талаар гардаг бохгүй юу? Тэгээ яг уншиж исэн чинь надад болохоор Naruto-гийн Zabuza Haku 2 гэдэг үү шүү дээ. Тэр хоёрын танилцсан түүхтэй ингээд мангар адилхан санагцсан бохгүй юу? За тэгээд мэдхүүд нь одоо ингээд хараад ойлгож байна л үү те. Urame болохоор эцэг эхээ хөлдөөгд алдсан. Яг тэгэхээр өөрхөн хүч мөчийг өдөртөж чаддаггүй л байсан юм шиг байна. Тэгсэн чинь яг тэр үед нь Sukuna Urameg олж хардаг бохгүй юу? Тэгээд Sukuna өөрхөн хөргөгчийг хөвдцэн гээд тэгээ махнуудаа муудахгүйгээд Urameg аваа явчихтыг. Тэгээд тент чин манай хоёр ч хөөхөн хоол моол хийж идэж мэдээд тэгээ Sukuna хэлдэг бохгүй чи үлсөөд байгаа юм бол над урд чин хоол байна шүү дээ наадхаа идэж мэдээж гээд. Тэгсэн чин Urame Sukuna-д хоол хийж өгч мөгөөл те.
Тийм бас нэг ийм хэсэг гардаг байхгүй юу? Та ингээ хүн алаад ивдээд өчөөд авид ирч чадах уу матах уу гэд. Тэгсэн чин Сукуна хэлдэг байхгүй юу? Би чаднаа. Гэхдээ хин гэдгээс нь шалтгаалнаа гэд. Тэгээд бас яг миний энэ хэсэг дээр энэ эпилог дээр уншаад хамгийн таалагдсан хэсэг нь болохоор яг энэ төгсгөл хэсэг байсан. Яг тэр төгсгөлийн хэсэг нь энэ хоёр хоорондоо ярилцж байгаа хэсэг байдаг байхгүй юу? Урамаа болохоор Сукунад та ингээ надтай байхдаа даардаг юм уу? Бусад хүмүүс надтай байхдаа бүгд даардаг аа гэсэн чинь Сукунуудаас нь үгүй би чамтай байхдаа daardаггүй. Харин чи надтай байхдаа даардаг юм уу гэдгсэн чинь Урамаа үгүй гэд тэгж хэлдэг байхгүй юу? Энэ нь болохоор ерөнхийдөө тэ саяны нэг хин гэдгээс нь шалтгаална нэ тэрэ гэд. Сукуна хүнийг хайрладаг. Хүнийг ч гэжтэй Урамаа хүн биш л дээ. Гэтэ альваа зүйлийг Сукуна хайрлж чадж байна гэсэн утгатай байхгүй юу? Сукуна ч тэгэхээс хүн байна уу, юу вэ, мал адгуус вэ, ялгаагүй бүгдийг ална гэдэг хүн чинь Урамаа дээр ингээд тэгтээ хэн байхаас нь шалтгаалаад аалах үгүйгээ шийднэ гэд. Тэгж хэлж байгаа сте тий. Тэгэхээр өнгөрсөн үед Сукуна яг бидний мэдэх Сукунагаас өөр байсан байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэд бас энэ хоёр ингээд нэгэндээ бас хайртай гэсэн үг. Яг одоо ихлээр тэг нэг нэгнээ хайжууд байхдаа дулаахан байдаг энэ тэрэ. За тэгээд та яг миний юу яриад байгааг ойлгохгүй байж магадгүй заа. Тэгэхээр би та яг гоё тайлбарлаад өгье тий. Өөрийнхөө тий миний ярьж байгааг гэхдээ ойлгохгүй байж магадгүй шүү. За энийг болохоор chapter 268 дээр Южи Сукунад хэлдэж штэ. Яг тэр үгээр нь тайлбарлах гэдэг байхгүй би. Южи Сукунад хэлэхдээ болохоор дахиад нэг удаа үзээд алдъя. Гэхдээ бусдыг хараач биш. Хамтдаа оршоод хинч чамайг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч би чамтай хамт амьдрнаа гэд. Яг тэгж хэлдэг байхгүй. Энэ үг нь болохоор Южи Сукуна хоёрын тулаан байгаа штэ. Яг тэр хоёрын тулалдж байгаа, яагаад тулалдж байгаа тэр гол санааг нь илтгээд байгаа болов гэж миний хувьд харж байгаа. Яг тэгэхээр нэг Jujutsu Kaisen-ы гол хэлэх гээд байгаа мессеж нь надад тэгж санагдсан байхгүй. Бидний хийсэн сонголтууд бидний хин гэдгийг тодорхойлно гэд. Яг тиймэрхүү утгатай болохоор манай Сукуна арай өөр сонголтууд хийгээд эхэлсэн байна. Хүнлэг болоод. Тэгэхээр манай Южид Баяр өргийн Южигийн хүсэлч гэжтэй. Зорилго нь жишээ. Үйл хэрэг нь бүтэмжтэй болж тэ. Сукуна бусдыг хайрлж инэрч чаддаг болсон байна. Сукунагийн ингээд дараа төрөл рүүгээ явж байгаа нь ерөнхийдөө бол Jujutsu Kaisen маань хогийн төгсгөлт хогийн ч гэжтэй. Хогийн биш юу гэх юм. Муу төгсгөлтэй биш, мууч гэх юм юу гэх юм. Тэг гол дүр мөр нүхдэг тийм төгсгөл үүдэн штэ. Тэрийг одоо муухай төгсгөл гэх юм уу төгсгөл юу гэх юм те. Яг тиймэрхүү төгсгөлтэй биш. Манай Jujutsu Kaisen болохоор айгүй гоё. Яг main character-ийн хүссэн зүйлээр төгссөн байна. Яаж вэ гэхээр те том хөхтэй өндөр найз охинтой боллоо. Тэгээ нэг ойлгуулах гадайсан юмаа нөгөө хүндээ ойлгуулчлаа. Тэр нь болохоор Сукунад хэлжсэн юмыг Сукуна ойлгоцсон байна. За тэгээд нэг ер нь бол иймэрхүү заяа. Тэгээд like sub дараарай. Тэгээд ойлгоогүй эсвэл надад нэмэж үгүй наа чин ингэдэж штэ тэгдэж штэ гэж тайлбарламаар байгаа юм байвал комент хэсгээр үлдээгээрэй. Харин юу ч мэдэхгүй ч над руу уурлаад байгаа мэдрэл гаруудад зайл. За окей. Баярлалаа. Баяртай.